Үзэгч тохны өдрийн амгалан ялдахыг тэгэхээр өнөө өглөө ерөнхий сайд 2 дахь шатлалын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр очиж ажиллалаа. За ерөнхий сайд энэ 7 хоногийн турш эрүүл мэндийн бүх шатлалын эмнэлгүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, за эрүүл мэндийн салбарт ямар асуудал байгаа, за хаана гажууд л гараад байгаа талаар тодорхой мэдээлэлтэй болох үүднээс за 7 хоногийн турш эмч мэрэгжилтнүүдэд өөрийн бээр очиж газар дээр нь үйл ажиллагаатай танилцаж ярилцлага өрнүүлж байгаа. За ер нь бол ерөнхий сайдын очисон газар бүр тухайлбал өнгөрсөн өдрүүдэд өрхийн болоод 3 дахь шатлалын эмнэлгийнхний хувьд маш их ачаалттай дор бүрний ачааны хүндийг үүрч байгаа гэдгээ дуулгаж байсан бол за өнөөдөр ч мөн одоо 2 дахь шатлалын эмнэлэг буюу одоо дүүргийн одоо нэгдсэн эмнэлэг одоо бас их ачааны хүндийг үүрдэг. За тухайлбал Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмчнэрийн хувьд бол одоо 2 дахь шатлалын эмнэлэг одоо эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны бараг ачааны 70% нь үүрч байгаа гэдгийг бол хэлжсэн. За тус эмнэлгийн үед 1970 онд ашиглалтанд орох үедээ 700 гаруй мянган хүнд зориулагдсан үйл ажиллагаагаа нээж байсан ийм эмнэлэг. За өнөөдөр 140 хүний хүчин чадалтай эмнэлэгт за 180 хүн одоо үйлчлүүлж байгаа. За яг ийм шатлалын бүх эмнэлгүүдэд одоо байгаа дүр зураг Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн одоо нэгдсэн эмнэлгээс харагдаж байсан. За энэ үйл явдлын мэдээллийг эхлээд хүргэе. Одоо хүүхдээ бодгоцч одоо 5-6 м квадрат ч гэдэг юм тооцогдоход бид нар нэг өрөөнд одоо ингээд 5-6 тэ дээдлэлт нь 5-6 эцэг их тэ нэг одоо 2-3 хүүхэд байх өрөөнд чинь эцэг их одоо сахиур асран хамгаалагчтайгаа нийлээд 10 хүн байгаа. Тэгэхээр энд дэмжлэгдэж байгаа хүүхдүүдийн хувьд сайн ээж ч гэсэн хэлж ин л да өрөөний нөхцөл байдал бол хүнд байдаг. Тэгэхээр өргөтгөл одоо зайлшгүй ер нь эмнэлгүүдэд бас тийм өргөтгөл хэрэгтэй. Одоо 2 дугаар шатлалын эмнэлэг ерөнхийдөө нэг дадлагын бааз шиг одоо нэг дадлага хийгээл ур чадвар нь сайжраад ирэнгүүтээ 3 дугаар шатлал юм уу эсвэл одоо дээд эмч болохоо сурах гээд ерөнхийдөө яваад байна. Нийт бол 165 ортой тасаг гэж явдаг. Өнөөдрийн байдлаар маань 195 хүн байгаа. Эрчим тэмцлэгийн маань 5 ортой гэж явдаг. Байнга бол 7, 8, 9-с буурдаггүй. Тасгийн маань одоо эрчим тэмцлэгийн. Тэгээ аппаратанд орсон хүнд байдаг. Тийм усуудад бол зайлшгүй тасламж үзүүлнэ. Дээрэс нь өнөөдрийн байдлаар бол одоо сэхийн амьдрал тасаг маань 8 хүнтэй 2 одоо хүнд хүнтэй нэг нь өөрсдөө орсон баг тий аппаратанд орсон хүн өдр бүх тусламжийг бол манай 2 дугаар шатлалын эмнэлэг бол үзүүлдэг. За ерөнхий сайд одоо эмнэлгийн хэвтэн эмчилж байгаа үйлчлүүлэгчтэй уулзсан. За байр орчин нөхцөл хүндхэн байгаа талаар энэ үеэр одоо үйлчлүүлэгч одоо хүүхдээ сахин одоо харж байгаа үйлчлүүлэгч хэлжсэн. За энэ үеэр өнөөдөр одоо эмнэлгийн байгууллага эмчилгээний арга барилдаа хүртэл өөрчлөлт оруулах шаардлагатай гэдэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэрэгжилтний өгсөн ярианаас бас ерөнхий сайд жишээ татчихсан. Одоо эрүүл мэндийн салбар ч гэсэн энэ асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай байна гэдэг яриа өрнөсөн. За ингээд ерөнхий сайдын мэдээлэлд анхаарлаа хандуулъя. Санаа оноо сонсъё гэж ирсэн. Танд санаа оноо байна уу? Юу болж байна, юу болохгүй байна? Зүгээр одоо жишээл би хамгийн цаа талын дээр 7 дугаар палатанд хэвтэж байгаа байхгүй. Тэгээ өрөө нь аягүй сэрүүн. Цонхноос нь ингээл сийгэл тэр дээдл мэдл бүр юу н онгооцсон юм бэлээ. Засвар үйлчлэгээл хиймээр харагдаад ирлээ л дээ. Тэр одоо танаа хүүхэд ямар онцтой ирсэн, хэд хонж байгаа, ямар үйлчлэгээ авдгийг. Манай хүүхэд чинь битээр нэгд өдөр ирсэн. Халуураад 2 уушгиндаа битүү хатгаатай гэд ирсэн. Одоо 3 хончлоо. Тий. Тэгээ одоо 3 хоноход бол аль 2 дахь хоногоос л бүр ерөөсөө нэгдэгдэм сайжраад манай өгч хөдөлгөөнд ороод эхэлсэн. Сайн болсон л та. Үйлчилгээний хувьд ерөөсөө хилтэнгүүд шууд тариа гээл эхэлсэн. 2 хоногийн дараа сайжирч яах гэж тэглээ шүү дээ. Шууд л хүчтэй имээр л өмгддөг, тарьдаг. Уулаасаа ч манайхан тариулахгүй л бол тариа хийхгүй л бол нэг л эмчилсэн болдоггүй, эмчилж байгаа гэж харагддаггүй бүр ингээд талдаа ийм болцсон байгаа чинь дэлхийгээс гажсан гажиг гэж өчтөр хэлсэн шүү. Та одоо тэрнийг бас бодоод хэдүүлээ дахиж эднэртэй уулзсан. Тэгэхээр энэ бол их тийм аимшигтэй үг хэлж илээ. Тэгэд бусад оронд яа гэхээр бусад оронд тарина гэдэг чинь маш өндөр үнэтэй юм байдгийг. Хоёрдугаарт энэ бол тийм хүсдэг аргууд биш. Тэгэхээр яг манай иргэд ерөөсөө эрүүл мэндэ баялаг гэж боддгоо. Эрүүл мэндэ ингээ хүнд даатгачдаг. Эмчид, соёлогчид эмнэлэг даатгадаг. Тэгээд бүр жишг болцсон. За өнөөдөр дотор мэдрэл хүүхэд эмэгтэйчүүдийн тусламж үйлчлэгээг дүүргэдийн нэгдсэн эмнэлгүүд үзүүлж байгаа. За тэгвэл хуулийнхаа дагуу үүн дээр нэмээд сэтгцэн эрүүл мэнд хавдар их барихын тусламж үйлчлэгээг үзүүлэх ёстой болж байгаа. За тэгвэл ачаал ихтэй тоног төхөөрөмж болоод боловсон хүчний тогтворгүй байгаа нөхцөлд өнөө маргаашгүй эдгээр тасгийг дэрэгдээ авч тусламж үйлчлэгээг үзүүлж эхлэх нь ямар ч боломжгүй юмаа гэдгийг эмчнэр хэлж байгаа. За ийм нөхцөлд зохион байгуулалт өөрчлөлтийг нэлээд хийх шаардлагатай гэдгийг анхааруулж байна. За ерөнхий сайд өрхийн эмнэлгийг цаашид ямар байлгуул зүйтэй вэ гэдэг асуултыг эмчнараас асууж саналыг нь сонссон. За энэ мэдээллийг хүргэе. Өрхийн эмнэлгийг болохоор нэгд эмч нарыг их тогтвор сурчлалтад ажилуулмаар байна.
Хоёрдугаар тэр урьдчилан сэргийлэх ажлыг нэлээд хийлгмээр байна. Давхар тэр юун дээрээс нийгмийн ажилтны юм уу гэрээр нь сургал сурчлагаа хийгээд явдаг. Тийм хүмүүсийг бас давхар бэлтгэж яг нийгмийн ажилтан ч байдаг юм аа. Тийм юмнуудын тэрийг их сайн ажиллуулж сургалт. Тэгээ хүмүүс өнөөдөр чинь баг өнөөдөр илгээ чаана байдгийг мэдэхгүй. Өнөөдөр тий зүрхний шигдээсхээр ойлгохгүй. Хүнийхээ хүнд хөнгөн байдлыг одоо бүр ингээд аппаратанд ороод ч юм уу хүн одоо найдваргүй болчиход байхад миний хүн гайгүй, миний хүн амьдрнаа гэсэн ойлголт одоо ерөөсөө эрүүл мэндийн боловсролын хувьд бол манай монголчууд нэлээд их доогуур төвшин тэр талаар нэлээд дээшлүүлээд өгөхгүй бол ерөөсөө тэр эмнэлгийн одоо энэ 2 дахь шатлал, 3 дахь шатлал хаач байсан энэ ачаал ер нь буурахгүй л гэж бодож байна. Яавал боловсронгуй болгох вэ гэдэг. Энэ чиглэлийн юмнууд бол өчигдөр бол 1-р эмнэлэг дээр нэлээд сайн гарсан. Бид нар тэр чиглэл рүү зарим юм бол өөрчлөх шаардлагатай байгаа. Нөгөө та нар дахиад ингээд зөрчилтэй юм яриад байна. Би одоо энд сууж байхад 3 янзын зөрчил үүсэж байна. Нэгдүгээрт би бас нэг юмтай ч мань санд нэг байгаа. Иргэдийг за иргэн гэдэг одоо буруутгах. Хүүхэд байхаас бид нар сургуулийнхын сурах үеийг гэр ахуй орчин аав ээжүүд нь бол хүүхдийг эрүүл байх тал дээр номер 1 анхаарах ёстой. За бид нар одоо хамарчилж байгаа агаар лугаа заагаад утаа руугаа заагаад бүх буруутан бол утаа. Та нар ч гэсэн одоо утаа нэгссэн учраас одоо тэр малтайг хүүхд өвдлгүй яах вэ гэдэг. Энэ нэг юмаа нэг болгоод авмаар байна. Дээр нь тэр наад организм чинь тариа бол ийм хортой том антибиотикээр бөмбөгдөд байхаар наад ис чинь ингээд дараа нь сүлд нь ингээд үрчигээ хадчихдаг гэдгийг ойлгуулад өглөө. Тэгэхээр өнөөдөр 2 дахь шатны одоо шатлын эмнэлгийн хувьд эрүүл мэндийн хуулийн заасан 7 төрлийн эмнэлгийн тусламж үйлчлэгээ үйл ажиллагаа явуулахад нөхцөл боломж нь одоо ямар байгааг ерөнхийдөө ийхүү танилцаж үйл ажиллагаатай биешлэн танилцаж эмч мэрэгчлэнүүдтэй ярилцсан. За ер нь бол цаашаад эрүүл мэндийн цогц бодлогыг боловсруулахад энэ бүхнийг тусах учраас эх 7 хоногийн даваа гарагт эрүүл мэндийн салбарынхны одоо томоохон зөвлөгөө болгохыг засгийн газрын тэргүүний үеэр дуулгасан. За 2 дахь шатлын үйл ажиллагаанд ер нь эрүүл мэндийн сайд бодвол өөрөө ямар дүгнэлт хийсэн талаар энэ үеэр тодруулсан байгаа. За энэ мэдээлэл хүргэе. Нийт эрүүл мэндийн энэ бодлого дотор бол дүүргийн эмнэлгийг бэхжүүлэхийн бодлого бол дутагдсан. Ер нь олгогдсон байсан. Тэгэхээр зэрэг энэ эмнэлгийн чадвархан сул байгаа учраас дүүргийн эмнэлгээ алгасаа шууд өрхийн эмнэлгээс 3 дахь шатлын эмнэлэгт очих юм уу? Ийм үзэгдэл бол одоо энэ урсгалд маш их юу гарч ийнэ шилээд шүү дээ, тийм ээ? Хүндрэл гарч ийна гэж шилээд байна. Тэгэхээр энэ асуудлыг бол бид нар шийдэхийн тулд 7 төрлийн үндсэн нарийн мэрэгжлийн тусламжийг дүүргийн эмнэлэгт үзүүлж байхаар эрүүл мэндийн хуулиндаа заасан байж байгаа. Тэгэхээр дүүргийн эмнэлгүүдийг өргөжүүлэхийн тулд энэ тэргуунд байр савнаас нэхлээд өргөтгөх, за хүн хүчний асуудлыг анхаарч доктор сууршилтай ажилуулах, за мөн тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж төсөв хүргэний асуудлыг нүртэл бодлогоор зохицуулах шаардлагатай болж байгаа нь өнөөдрийн уулзалтаас үйл явдлаас харагдаж байна. За түүнчлэн дүүргийн эмнэлгийг аймгийн нэгдсэн эмнэлэг шиг хөгжүүлж чадах юм бол шат шатанда ачаал буурна гэдгийг эрүүл мэндийн сайд хэлж байна. За ингээд өнөө өглөө ерөнхий сайд Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг 2 дахь шатлын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан үйл явдлаас үзэгч та бүхэнд хүргэлээ. За эргээд 1-р студидтэй холбогдъё.